За нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчлэгээ болон дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилладаг. За 20 оны 5 сарын 25-ны байдлаар нийт 13 мянган иргэнд иргэн 619 ажил олгогчтой хамтран ажилласан байна. За 619 ажлын байранд 4800 иргэний ажлын байранд бүртгээд 920 иргэн ажлын байртай болсон байна. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил болгон хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. За энэ жил ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоотоор айлах арга хэмжээнд 780 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. За 5 сарын 8-наас 22-ны хооронд төвийн 6 дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд болон хороодоор дамжуулан бүртгэлийг хийгээд дууссан байна. За цагийн ажлын биржийн хүрээнд цагийн ажлын бирж нь нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх сонор төв дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ жил 425 иргэнийг бүртгээд 249 иргэнийг ажлын байранд зуучлсан байна. За Монгол Улсын онцгой комиссол нь засгийн газрын тогтоолоор танхимын сургалтыг нээхээр үе шаттайгаар нээхээр төлөвлөсөн. Энэ жил нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар дээр эрхийн бичгийн сургалтанд 550 иргэнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна. За энэ ажил маань 6 сарын 2-оос эхлээд 55 мэрэгчлэр нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд 555 иргэнийг хамруулан ажиллана.